Зяг сандас. Чадвар худалдаачийн партнер морхот бэлэн боллоо. Лайк сапа дараад бас боломжтой бол энэ асрууд өнөө шийгэрээ. Инкснэр бичлэг арай урдаа орохны үрдэж. За тэгээд тоглоо сууж таалаас ойроо. Өмнөх партнер Тереса Жинхёгоос 5 дахь давхарлуу цуг явъя гэж асуусан да. Тэрнээс үргэлжлүүлээ явъя. Жинхёг ч өдөөс нь үгүй гэдэг. Яагаад гэвэл ингэж ажиллаад байгаа юм бэл. Тэгсэн Тереса гараас нь барьснаа. Тэгвэл өөрийгөө битгий хөвчлээрээ. Гээл. Энэ хоёр нота шиг гэж нас. За алдагна яах. Өөрийгөө битгий хөвчлгсөн. Тэгсэн Калидиум хаад улсаас бэлэг явуулдаг. Калидиум хаад улс ч мөрөм эсрэг байдаг шүү дээ. Тэр бэлэг нь юу вэ гэхээр сүмгэр үнэр гэж чадвар байдаг. Энэ нь хэрэглэгчийнхаа үнэр амьсгал гэд юу н оршихуйг нь нууц чадна. 3 секунд ашиглана. Өдөрт 3 удаа л ашиглах боломжтой. Дээд давхраас спонсор авсан болохоор 5 дахь давхарт энэ чадварыг ашиглаж болно гэдэг. Тэд ч бас мөр юм шиг өндөр чадамжтай хүмүүс рүү явж байгаа юм байна да. Тэгээ шилжээд ороод ирнэ жинхэнэ 5 дахь давхарлаа. Энд ганцхан дүрэн бий. Амьд цогт. Түрүү Хенесигээс нэг ном авсан да. Тэр ном нэг чадварыг нэрвүүлж өгдөг. Шунлынууд. Энэ чинь код. 9 төрөний Тереса Жинхёгийн багуунаас барьсан да. Тэр газраас нь гэрэл цацраа Тереса жилжээд ороод ирнэ. Би уулын чамд битгий дагаараа гэж хэлсэн юмсан. Төлгөөгөө л өөрчлөх өст. Энд хорд орж ирсэн бүгд рандом F төвшний айтем авдаг. Тересад гэрэл Жинхёгт бал байдаг. Нэг баачка жожголох гасаас нь Тересаж дагаад асах гэсэн Жинхёгч байлуулдаг. Тэгсэн тэр жожголохын гэрлэр нөгөө галзуу фанатикууд нь тахил гэж чарлаа дараас нь хөчнөө. Жинхёг хойло тэр хүмүүсийг аврах ёсгүй гэж юу? Тереса чинд байгаа учраас миний үгэн талаар би дайлуулах баригдахгүй байх хэрэгтэй. Чиг одоо тулаанд хангалттай биш байна. Тэгсэн Терес нөгөө мэдээгээр гараад ирсэн багийн буцаалтын чулууг карманаас гаргаж ирсэн ээ. Энд хахад алцахгүй. Нөгөө талд хөгж байсан эдийн зарим нь бас буцаалтын чулуу гаргаж ирээд буцах гэсэн тэр чулуун батараад онцгодог. Тэгсэн нэг авраг юм хаалгын цөм шаагаал ороод ирнэ. Мэдээгээр гарч ирсэн гээ итгэж байгаа юм. Би чамд өгнө гэдээ уулна хоёрыг авсан шүү дээ. Гэсэн Тересагийн араас нэг галзууд орох бурхны өргөл гэж боох гэж байсан. Далаараа хаг савуулж нэмээд өшөглүүлнэ. Байлаж баригдчих шиг боллоо да. Тэглээ. Манай жигшогч өөрийгөө Сионгээ бодсон балаараа бүр хатгаа зовчнаа. Сия хэн дараач гэнэ. Тэгсэн нөгөө том юм чин гараад ирнэ. Тереса чи хөөцлөд тоглож байсан л үстэй. Тэр болчоно. Тэгэхээр бити баригдаарай гэж зогтнаа. Тэгсэн дээр давхарт энэ хоёр манай хоёрыг зургатаар үзэж байдаг. Энэ нь болохоор энэ давхрын босс. Нөгөө нь чөтгөрүүдийн нэг. Энэ нөгөө хэрэнэ багтаа нөхөр Ланслот. Ланслот яг 3 дахь давхарт Шагийн Циклопс хоёрыг Жинхёг руу явуулдаг. Тэр ч хурдан юм гэж. Конжигшгүй да. Тэнэг юм уу? Тэр бидний төлөвлөгөөд хамгийн их садаа болох зүйл. Тэрийг урсдах ёстой. Манай хоёрч нөгөө там гарыг Тересагийн гэрлэр тэнхтүүлж хагаад нуугч амжина. Тереса бид нар хатанхаас нэг нь аваа. Тэр хаг руу чи үлцсэн хүмүүс авар. Байлж чадхаараа хурдан 5 дахь давхрыг цэвэрлэхийг оролдоно. Гэхдээ хэцүүлтэй. Би түүнийг дааснаас олж. Тэгээд Тереса гимсэн байгаа харагдаг. Бас энийг ч ажиллах гэж. Жинхёгч тэгээ том юм луу чулуу шидэ дараас уулгана. Чиний зөв сатнаа ашиглаар. Эцээ. Чи өөрөө мэдрэх болно. Жинхёг шуулын үдэ ашигласан систем 5 дахь давхрын зөрчил илрүүллээ. Ялзарсан зүрх чамайг түүний сэлэн болохыг санал болголоо. Ялзарсан зүрх гэж Алист адилхан замхын үнэлэхүй оршуудын нэг түүнийг их хүчлэн чөтгөрийн ан гэдэг. Энд миний орон чөтгөрүүд байсан бол амнаас нь хөөс сахраад зөвшөөрөх байсан мэт. Гэхдээ яаж бар нохооны дагуул болох вүлээ гэснээр татгалцдаг. Ялзарсан зүрх хэлгэнэж байна. Гэсэн чинь нөгөө том гарт чинь сөхрөөч чирдэгэ. Жигшөөгч чөтгөрийн хааны саналаас татгалцсан болохоор хараал авчдаг. Энэ бүх чөтгөрүүдийг өөртөө татдаг. Жинхёгийг өөхөх хүртэл бүх чөтгөрүүд түүнийг дагах болно гэдэг. Өрөмний хөлбөр гэж дээ. Та нар зүгээр хараа зогсохгүй юу? Өрөө тэр. Нөгөө тал Тереса хүмүүсийг аварч фанатикуудад зогсож байдаг. Хүмүүс нь боцох самгүй болчихлоо гэж паник өөр. Битгий боожог. Бид айлгуу орох болно. Миний амтрагчийн давхрыг цэвэрлэж байгаа. Гэсэн Жинхёг баригдсан явждаг. Энэ нөгөөдөг ч нэ. Тийм ээ. Амдэр анх удаа уулзж байна. Конжигшог. Энэ манай хүнд байна гэдэг. 5 дахь давхрын босстой байна гэхээр арайч хөтгөрүүд энийг.
гэж шунлынууд ашигласан чинь болдгүй. Энэ лайслаад өндөр түвшний оюуны хамгаалалт ашиглаад харж болохгүй байгаа. Жинхэнэ 4-р давхрын шанал 3 өнгийн эмийнхээ цагааныг ашиглаад эцэд нь арчигдаг. Төвшин 38, ангин дугуй ширээнэ Баатар. Түрүүн шаагаа яриад байсан энэ дурак юм байна л да. Чадварыг нь хуулбарлах нөхцөл нь болохоор нэрийг нь өөрийнх нь амаар нь хэлүүлэх. Тэгтээ цамаа запаа шиг зан гаргад. Ямар оцсон шүүний онжигны ийм нөхцөл бичдэг байна. Гиснээ сонь үйл гараад эхэлнэ. Миний дотор харанхуй бүлэглэж байна гэдэрэгцсэн. Oh no, грингэ. Ой, энэ зүгээр үү? Яг зөв хүн мүү юм уу? Тиймдээ болно. Алис жинхэнэ шалаастай. Лэслот тэгсэн түлхүүр гарч ирсэн ээ. Андамны талаар мэддэг бүхнээ илүү энийг үгүй. Чи яагаад төрүүлж болохгүй гэж өөрийгөө. Тэр жугаасаа өгөхөөс хойш. Намайг хоосон байл гэдэг. Өөрөө Лэнслот. Тэгсэн нөхцөл нь биелээд оюуны хамгаалтыг нь авчихна. Одоо чиний ээлж. Би ганц л хэлнэ. Сайн сонс. Гэвч бидэнд юу гэж хэлснийг харуулдаггүй. Лэнслот ч түлхүүрээ шидэ яваад өгдөг. Тэсээ хажууд нь байсан гард түлхүүрийг нь аваад хааргийг онгойлгочихсон түлхүүрийн их байдгүй. Жинхэнэ жугаасаа ингийн мэдээд нэг тоосон шинжгүй. Нөгөө тал дээрээсээ баригдаад төрөгдсөн байдаг. Тэр өрөөнд нь тэгсэн баахан хүмүүс нэг өхнийг чамаас олж инглээ гэж зодж идэв. Тэрээсээ зүгээр хар суухгүй нь ойлгомжтой. Хамгаалнаа тэр өхнийг. Яагаад энэ тэр өхнийг зодоод байна гэхээр цамхгийн хүн гэд тэгээд байгаа юм байлээ. Намаг энд байхад чи зүгээрээ. Чимээ хин гэдгийг. Андре. Гой нэртэй юм аа. Намайг Тереса гэдэг. Энэ өхний тосгоных нь эцэг ихгүй болохоор технологи явуулсан юм байлээ. Амар муухай. Тэгсэн нэг галзуу хурж ирснээр өргөлийн цаг эдэргээ дөвцгнөд эхэлнэ. Хамт өргөж байсан хэд нь бол Андраг явуулъя гэж тэгээд байгаа. Наадах ч угаасаа хүмшгээд. Нөгөө тал жинхэнэ тэгсэн сандлаар явахаар болдог. Явж байхдаа жинхэнэ нөгөө 3 өнгөт тэмний улааныг нь урсгал ус руу нөлмөд хийчихв. Одоо ч Тереса бараг баригдаад дөргөл болно ах та. Өөрөөхөө саналаар. Нуус талгуурч гараад ирлээ. Нуус тоглог руу харин бусдын амиг өвшөөлөх хатаг фанатикууд бол муу тал. Нэг фанатик албал дасан цогцох статус нь 0.1-ээр нэмэгдэн. Толгойлогчгийн албал 30-аар нэмэгдэн гэсэн байдаг. Жихөөч бүр лаагаад үгүй гэсэн царайтай байжсэн ил цааз болж үүдэг. Энэ газар угаасаа бөөлжч энэ хүн мэдэлтэй. Дараа чи тэгэл бол язгууртан тэгэл тэр мэдхгүй хөвгд авахаар өөрийгөө зөлөөс үлгсэн. Гэт манай Тересаг хүлцэн дахиад болох гэж яддаг. Жинхэнэ нилээ оролцсон. Статус ахиулж байгаад энэ тохирол дуусах гэж байсан юмсан. Гэхдээ бүгдийг нь хараалаад Гэдрийг Кенисгээс авсан эртний Макадрины судрыг ашиглаад 10 минутын турш чадвараа ашиглаж болохоор болчдөг. Тэгээд галаа ашиглаа нөгөө улаан юм шатаагаад зогсож исэн газар энэ дэлгэдэг. Би бүгдийг ч алах болно. Гэт хар юмаа хазаж хар манан цасан бодлоо бүгдийг нь хөөс тэмдэрнэ. Яг юу болоод Тереса ийм байдалтай болчих вэ гэсэн Андрыг хамгаалж байгаад нөгөө хэд нь Тересаг барахгүй болохоор наад хүүхдээ эсвэл өөрөө яв гэд тэгсэн байдаг. Тереса ч өөрхий сайхан сэтгэлтэй болохоор өөрөө явахаар болчдөг. Андре, би буцаад ирнэ. Кадр буцаа солигдож жинхэнэ бүгдийг нь алчихсан. Тересас ирж байдаг. Чамаг ирнэ гэж мэдсэн юм аа. Жинхэнэгийн дасан цогцох чадвар нь 23 болсон байдаг. Тэгэхээр нийт 230 фанатик алдсан гэсэн үг. Нөө нэрэ жинхэнэ надад очих ёстой газар байна. Андре, Тереса. Энд юу болоод байгаа вэ? Андре бол цамхах гэх. Дахил эсвэл тэдэн шиг бол гэж зосгоныг нь явуулсан гэсэн. Үлбүр гэж хайраа 10 минут өрөө цаачих юм аа. Гэхдээ тэр цамхахыг гэхээр Андре гэлөө. Чи яагаад тэдэн шиг болов юм? Жинхэнэ энд бүгд л бурхныг дахин шүтдэг. Бурхан байдаг гэдэгт итгэхийг өсөг юм. Төгснийхөө хүртэл намайг эцэгэх учраас арсан. Үнэхээр л бурхан гэж яддаг бол. Тэрийн тамиг бүтээснийхээ хариуцлагыг өөрөх ёстой. Энэ бурханы төлөвлөгөө бол. Бурхан гэж үнэхээр осон тэнийг байх. Энэ чамайг тайвшруулах хэсгийг мэдгүй. Гэхдээ би чамтай адилхан юм. Би төрөнгүүтлэл асамжийн газар хаягдаж өөрийгөө болгож өссөн. Эцэхгүй өснө гэдэг хэцүү зүйл. Гэтэ чи амьдрах ёстой. Гомдлоо гүнэглээгээ юу ч өөрчлөхгүй.
Гэхдээ шашны толгойлогчийн байхад Тийм ээ. Тэрэнд байгаа. Тэгэхээр ингээ бид тэр толгойлогчийг зайлуулад өгье. Тиймээс тэр осон тэнгийн ертөнцид биш. Энэ ертөнцид хүснээр амьдраарай за. Ород нь хамтрагч минь болох уу? Гэснээр тамгалчих нэ Андрей. Тэрээсаач би яах вэ? гэсэн царайтай надад дингээгүй штэ л гэлдэг нь. Тэр үед эртний Макадрын судрын хугацаанд дуусаад чадвар ашиглаж чадах болдог. Тэр шашны толгойлогч бидэнтэй адилхан чадвар ашиглаж чадахгүй. Гэхдээ тэр авраг том гартай адилхан хүчтэй. Чи зүгээр түрүүний шигээ чадвар ашиглаж ялчих болохгүй. Тэгэх гэж байсан юм болно. Гэтэ ашиглах хугацаанд дуусаад чадвар ашиглаж чадхаар болсон. Би ч баг гартан тулаан баг тэрийг чаач нь л да. Гэтэ тэрний ашигладаг ари үед төвхтөө. Бузар идэгч баар. Сонгосон байгаа баталгаатай устгадаг шившлэгтэй ид. Би бол ганцыг аргалчна. Нэг ашиглавчвал дараа нь ашиглана гэж нэлээд бодно. Тэр чи тэрнийг дахин шившлэг хийхээс өмнө аргалах хэрэгтэй шүү. Бас энийг сайн санаж байгаарай. Миний хэлснийг санаж л байвал чи зөв замыг нь олох болно. Гэ таалан галахад хорно. Өвөө хамт байсан дурагч чадчих. Хэрэгтэй зүйл авцсан гэж явцсан. Ямар сэрэмжтэй болгооч вэ? Энэ хөгжих байсан юм танавш. Амиг. Энэ толгойч бас нэлээ эвгүүгээр боож байсан тэрээсээ амаараа шидчихдэг. Навш. Гэж инхэг доороос нь эрүүг нь мөлгөөлцөгдөг. Чамаас 10 дахин том баачкануудыг төхөж явлаа. Тэгэж чамд ялагдлаа юу? Тэгсэн балаа үрч. Чих гамшигт өргөл болно. Өртний бурхан баярлах болно. Гэж шившлэг уншаад жинхэг рүү нөгөө батны сонгосон үнэ алдаг шившлэгээ хэрэгэлждэг. Тэрээсээ сэн сонсч. Варны нүдийг нь хар. Угцааг нь тэгж мэдэн шүү. Бас үлдсэнийг чамд үлдээ. Систем. Канчшиг өглөө. Чөтгөрөө хааны хараад хариллаа. Зяк энэ өрөө партнер маань дуусч байна. Лекса бадараад гэж хэлнэ гэж бодсон уу? Гүүлээд үхэхгүй юу? Босоод бичлэг рүү оръё. Нөгөө толгойлогч инээгээл. Ваа наа хамтрагч чинь талигч болчихлоо доо. Гисэн өшгөлдөг Тереса. Оо чи тэнд байна уу? Тереса ч үзнээр нь сууснаа аргашаа савдаг. Яаж ч байсан. Амтраг чамд өгөхгүй. Сайн байна. Гэт энэ үнэн садист биш. Хүүгээ яас их тахтай. Тереса яалчгүй гартан тулаанд барддаггүй энийг. Тэгээ газраас варны хилтерхий аваад гэрлүү шийдээд хагалсан нөгөөх нь. Анхуу байлаа гэж чиний нааш харгал үсчин барахад илүү амархан болгоод байна. Чамаг ноколж байгаад нуугдж байгаа хүүхдийг болоод алах болно. Би жиншөөгийн hodсон цагийг дэмий үрж болохгүй. Гэснээр доороос дахиад варны хилтерхий авна. Охоо, энд байна. Чамаг чөтгөрийн хааны дагуул болгоно. Тэмээс гараад ир. Гисэн зүгээр үсвэдэг. Тереса үсээ тарьж өөш болгосон гэсэн. Та нарт нэг л тань санагдахгүй байна. Энэ бол Naruto reference. Бизнес. За. Хараалт. Ямар хурдан рефлекстэй. Андреш дээрээс нь ваар шидэж сатаруулж байхад Тереса нөгөө ариу ваарыг нь авчихдаг. Чи натаа аваад яаж чадах юм? Жинхэг Тереса түрүү энийг санаж байгаараа гэж хэлсэн штэ. Тэгэхэд яг юу гэж хэлсэн бэ гэхээр Петерата Амариос Тёпаварисо гэд энэ ваарны шившлэгийг хэлсэн. Тэгэхээр жинхэг өөрийгөө өхийг мэдэж бас ийм зүйл болохыг мэдсэн гэсэн. Үнэхээр л амар тарихтай алгаач юм аа чиг яг. Одоо бол зөв цаг нь. Петерата Амариос Тёпаварисо. Чи яаж эрдний рүү хэлийг мэддэг лээ. Гэт шашны толгойлогчийг алчихнаа. 5 дахь тохрон босс ялагдлаа. Андрей, чи зүгээр үү? Тийм ээ. Гэхдээ энэ ах. Би чадсаа жинхэг. Мэдэнэлтэй. 5 дахь тохрон босс ялгсан учраас чадвар ашиглаж чадхаар болд. Тэгээд оддын эдслээ ашиглаад босоод ирнэ жинхэг. Өхөгч тоглоом биш юм аа. Бас чи яагаад дахиад уулзсан байгаа юм? Өөрөө гараад байгаа юм яах юм? Наад чи өвчтэй. Боосыг алчгаад байгаад яагаад дараагийн давхар нэгдэхгүй байгаа юм? Энэ давхар энэ хаалгаар гарахад л цэвэрлэгдэх болно. Боосыг ялгах энэ давхрын цэвэрлэгэд хамаагүй болохоор энэ ариун үеийн эзний шинэ давхрын босс бол. Би энэ ажлыг Андрей төгмөр. Андрей, би чамайг шашны толгойлогчгүй ертөнцид амьдруулна гэж амласан да. Энд бүснээр амьдраа. Энд чамайг аж аргалгүй болгож чадхаар өгөөр амьдр. Тэгсэн Андрей энтхийн эзнэр сонгогдож амар хурдан тоглолцдог.
Тавдугаар давхрын эзэн Андрей танд үнэн байдлаа илэрхийлж байна. Та давхрын эзэнгээс үнэн байдал хүлээж авсан анхны хүн боллоо. Одооноос нүүрэндээ инээмсэглэлтэй амьдраарай. Ингээд хаалгаар гарснаар 5 дугаар давхар цэвэрлэгч дуустав. Чөнсог энэ мэдээ харснаа. Канчхёг. Чи надад гүйцэх боломж олохгүй байна. Тэгсэн хаалгийн тогсноо эвдээд нэг хаал масктай хүн гараад ирнэ. Чи хингэж новшно. Би бол Гавин. Аннааны гэрхэд авчих юм гэж. Юу анноо? Канчхёг муу хосгны хор тавдар. Эндээс нь хүртэл бүгдийг нотолж авъя. Алисыг ингэж дураар нь байлгаад байгаа нь Андрийг сургасан гэд оронд нь эрхлүүлж байгаа юм лээ. Андрид яаж босс шиг амьдрах, яаж босс шиг харьцах, боссын цаг төлөлт гэд бүгдийг зааж байгаамаа Алис. Нэрээ 5 дугаар давхрын ялсны шагнал хязгаар нуугалдаг тойл авсан байдаг. Өсдөг. Зэрэглэл нь хит авсан. Нэгээс 10 дугаар давхар хүртэл хүссэн үедээ хүссэн газартаа шилж чадна. Бас сайжрах тусам дээд давхрууд руу явж болох юм шиг байлээ. Нэг ашиглах 30 минутын турш бас дахиж ашиглах хугацаа нь 90 өдөр. Одооноос юмудаа бэлдэх хэрэгтэй. Гиснээ нүдний шилтүр залгаснаа. Би чамруу жигсаал явуулна. Тэр бүгдийн нөөцөд хадгалаарай. Бас цолооны бүлгийн кимтэй уулзах цаг товлоод. Энэ нөгөө парт 2 дээр гардаг нөхөр шүү. Санаж ивэл. Сүүлд хоёулаа шалгуулж байхдаа л уулзч. Их нилээ оджээ. Өчтөө их сайхан юмд. Түрүүн чи аалж идчих гээл байсан. Одоо ийм зөөлхөн болоо юу. Нөгөө Мандрагорогийн үндэсний тохиролцоонд уучлаарай. Цамхгийн зөвлөх гэдэг улаарчгач. Тийм ээ. Тийм баг. За тайван. Уушлал гэж гэрээгээ өөрчлөе. Танаа булгам 3 дугаар давхар 10А төвшний гянтан байдаг үстэй те. Тэрнийхээ нэгийг өгч. Ямар шуналтай эддөө вэ чи те? Нөхцөл өөрчлөлт бүр 3 дугаар давхрын нэг гин доноо. Чи ядахтаа бүр амлсан орцнуудаа ч хилээгүй штэ. Тийм ээ. Яг зөв. Кимч зайл гэд болсон чинь 3 дугаар давхрын саарл хийдэг цэвэрлэх оролдлого болгондоо бүтлгүүдж байгаа ч тийм. Тэрийг ч агаан зохицуулаад өгье заа. Texan кадр солигдож Австрийн нийслэл Венд ирсэн дөөр үзэж байдаг. Алисыг эрхлүүлэнгээд алимд нь нөхцөл биелүүлсэн. 7 удаа концерт үзсэнгээд төгс сонсгол гээд F түвшний чадвартай болно. Өссөн хөгжмийн зэвсгээ тоглож чадна. Энийг хурдхан дуусгаад солонгос руу яваа. Мишелийн 3 хотоор рестораны хоолыг 10, тоожиг нь хоол иж байхад 5 удаа ажиглах. 30 өөр төрлийн хоол хийгснийг биелүүлээд. Чадж байгаа дээрээ сайхан байж аа. Сорилтын замхад 6 дугаар давхар. Элбэ. Гадны хүмүүсийг үздэггүй зөвхөн үзэсгэлэн дойгоол хамгаалдаг элбүүд. Бас зүгээр 90 өдөр байцгаад дараагийн давхрын хаалга нь өөрөө нэгчдэг юм байлээ. Кимч залгаад бөөдөлөн. Шилжчихэд чанзын юм аа. Сайжруулалтын хэд бол замхын 3 дахь давхарт байдаг хамгийн төгөөмөл бас хөгжиж буй аа гэд. Анхны сайжруулалтаа хийж байгаа хүмүүс тохиромжтой. Багийн ахлагч Ким яг цагт ирлээ. Өнөөдрийн рейдэнд оролцож буй гишүүд бол эднэр. Тантай уулзсан нэр төрийг би таны YouTube бичлэгийг байнга үздэг. Гэт хөөрхөн хүүхдүүд байна тэнд. Чин рейдний ахмад гэж явахч би бүх эрх мэдлийг канчхийг төгсөн. Бас чи энэ газараас олсон бүхнээ авч олно. Оронд нь заавал ялаарай. Тэнийг юмсэд бол араас нь хотог шааж гэж атсан чи. Хэрэггүй юм шиг байна. Бүгд хаалганы урт 30 минутын дараа уулзсан шүү. Гэт ангаа сонгохоор юмнаа жинхэг. Та аль замыг сонгох вэ? Би ч smork.com-троо бүгдийг үтцсэн л дээ. Гэснэ хамгийн хэцүү анги болох хаалтны эзнийг сонгодог. Үзээд бас лабиринтэд өөрийнхөө хаалтанд их бардаад байсан да тий. Бүхсэн дээр нь бүлэнжин тавиад өгье л доо. Гэт чон ясогийг дээрлэх юм аа л хийж байгаа юм да. Тэр тулааны бүлгэмийн Ким байна уу? Ярилцаадах. Гэт Самура бүлгэмийнхэн ирнэ. Би Самура бүлгэм тулааны бүлгэм хоёр нь энэ гинтэг би цэвэрлэн гэд моталцаад байгаа юм билэ. Багийн ахлагч Ким та алдартай юм гэж. Юу вэ? Солонгосын Есүшин канчх шүү. Тэр тулааны бүлгэмтэй холбоотой юм хата. Бид хэд хүчээр дотмог болохоор ялгдана илүү. Гэхдээ танаач өдлөг юм алга. Юу цад? Бол тэр бол Есүш. Чи бидний хүчээр дотмог гэхгээ. Дотмогч биш бүр норомч хүрх. Дураараа чалжчихлээ. Бид нь 30 дугаар давхар хүртэл явсан туршлагатай юм байна. 30 гинэ. Ижихёг гахнаа. Бид хаана өрх яах ёстой бүгдийг мэднэ. Бид энэ мэдлэгээр хүн төрөлхтнийг аврах анхны бааtruуд болох болно. Жишгч итгэхгүй үний мэлмиг ашиглаад харсан үний илж идэг. Тэгэхэр тэр энийг үнэн гэж итгэж л байгаа юм байна. Гэхдээ хүмүүс рүү харж байна. Хий удлаа шаасны болох гэж.
Тэгээд олсон чи Ямамото гэдээ гар идэг. Онцгой чадвар нь хагас зүүн бэлэг гэсэн байдаг. Энийн хэр чадварлыг эзэмшснээс хамаарч дараачийн давхрыг харж чадна гэдэг. Энэ нь тэгээд нөгөө зүүн бэлэг ашиглаад яваад байсан таарад нөгөө хэдэн ч тэгээд хөөргөд явсаар гад даам гарцсан. Энэ гөлөгч намайг мэдж байгаа юм шиг ямар амар харагдана. Ийм юмд яаж итгэх ирж хэлэхгүй байсан юм. Явцгаа. Ухаалаг юм аа эс төвшин гэж. Битгий үлгэнээд байг юм. Ганч шиг. Яаж байгаа юм? Энэ хитийг дураар нь Кэм оглогчаа. Би байгаагүйсэн бол та энэ хэдийг оруулах уу? мэдээж үгүй. Муу шүү. Тэрэд баатар болохыг хүсэж байна. Бидэнд ядаж баатар болох ямар хэцүү мэдрүүлэх хэрэгтэй. Гэт нүдний улаанаараа эргэлдэнэ. Өмнө орж байсан хүмүүс чулуу болсон байж байдаг. Нүдрүн битээр гэд Персусийн бамбай гаргаад байна. Яаж ашиглахыг ч мэдэхгүй байж яахлаар авч идэг юм бол. Гисэн самхгийг эзэлсэн анхны хүний шагнал гэд сарны тамга авчихна. Эхний сайжруулалт дуустыг дараа ашиглаж болно. Хаалтыг идэвхжүүлэх хурд 25%, эффектийг 30%-аар ихсгэж. Самхагт эрд үед болгоцсон алдагдсан хилийг олж чадвал нэргүй хаалтыг ашиглаж болно гэдэг. Алдагдсан хилний барьшил анхны сайжруулалтын дараа гарч ирэх болно. Жонхогч гарц. 11 жил тоглохдоо алдагдсан хилийн талаар юу ч олж чадаагүй юм байлээ. Самхгийн талаар миний мэдэхгүй зүйл байсаар л байна. Нөгөө Ямамото ч зүүн бэлгээрээ харж хэлээл. Авраг кобраг амархан ялцдаг. Нөгөө толооны бүлэг мэд хараад өөрсдөө жоох хэргэлздэг. Энэд ч явах зам их байна да. Бараг 1 минут жайлах сэтгэсгүй. 5 дугаар давхар дайлаас Андред юм заасаар л байдаг. Тэгсэн нөгөө Ямамото ч гаццсан. Зүүн бэлэг нь ажиллахгүй. Хаашаа явахыг мэдэхгүй болцсон байж идэг. Тэгээд гисэн жинхэг зүүн гинэ шоу зүүн л гээд энэ эдэн ч тэгээд байгаа юм. Эний зүүн бэлэгч тийм сайн бичлээ юм байна л та. Баруун зүү ялгаа угаасаа байхгүй тамал байгаа. Гисэн баахан лазер гараад ирнэ. Ямамото ард нүд. Мон хааны төмсг. Канчигшоогоос болоод. Гисэн чихэгч амархан хаалт хийсэн байд. Над дотор ээж. Энэ лазероос 300 удаа болтвол айтем авдаг. Цуг дуршлууд туршаараа наттай. Харагдж байгаа шиг хэцүү шээ. Зүгээр л урсгалаараа гэснээ лазертаа бүжнэ. Нөгөө самурай бүлгэмийн эдэн нохоо царайлж байхад жинхэнэ бүр алж байна. Инээж минийц. Тэгсэн уус салгар бидлээ гэж чатаж үе гал гэх айтем тоол. Энэ эд ч самбирцсан. Оо та нар ч мөр самбирцсан байна шүү дээ. Миний хаалт 30 бол багтааж дэлнэ. Тэгээ та хэдийг оруулж чадсангүй. Мөн хараал идмэр. Та нар бүгд зүгээр байна. Чин занг мэдчихсэн үү? Тийм ээ. Яг асуудал байгаа мó. Юу? Хүмүүс өгчихсэн. Жөөр 30 давхар хүртэл явж байсан хүн байгаа гэстэй. Та нарт дуурлах ирэхгүй байхгүй шүү. Яс өрөөл хэн намайг даг гэж хэлсэн. Хүүгийн овш минь. Самара бүлгэн чамайг зүгээр үрүүлнэ гэж бодоё. За зайлаа. Одоо ингэж ярих цаг биш. Онцгой нөхцөл идэвчлээ. 50%-аас дээш хүн занганаас олж өглөө. Саарал хийдийн хамгаалагч сэргэж байна. Галан байгаа. Төвшин 55. Мэдөө цагийн туртаа дэвжээ өрөөнд. Би энэ гал учраас физик товтлогоо нөлөөлөхгүй. Байр суурь мэдсэн бол наатаа өгөөдөх заяа. Юу? За бити мэдэн бүтлээд байгаарай. Би наа бамбагч хэлж байна. Бити давраад агараа. За зөвхөөс чинь л авахс. Гэснээр мөсөөрөө хаалт идэг. Ямамото ямар ч үнээр хамаагүй амьдр. Гэт Ямамотогоос босдон бүгдээрээ шатцсан байдаг. Сай тэргэлсэн чиргэлж байгаа нь муу бол тэгэл муу л гэсэн үг дээ. Гэт авчнаа Персусийн бамбайг. Чи яг хийм бэ? Яаж бүгдийг нүжиж байгаа юм шиг алж чадж байна. Тэр амар зүүн бэлгээр хараа мэдгүй байгаа юм. Өөрөө хэлэхэр сонирхол юм. Ой. Ярьж байгаа бити сатаа бол гэдэг. Би бол замгийн зөвлөгдсөн борхон. Тийм байна. Тэгэл тэр ийм хүчтэй байгаа юм байна. Гэт бүр дагзаар нь дарс авчнаа хөөргий. Тэгэл намайг өршөө идэргээ бүр саваагаа ичнаа. Ямар ацныхан цөлөгдсөн борхон. Хэрвээ тийм байсан бол цамхаг лив итер хийчихнэ үстэй. Чи надтай хамт цамхыг эзлэх үү гэд хамгаалчнаа. Тэгсэн мэдээс агараад байна. Бүгд нүдүрн битээ хараарай. Яаж миний төжөөрөнтэй алж урхална вэ? Хаашаа дараад байгаа. Намайг зөвхөн хөшөө болгож чаддаг гэж бодоё. Гэт самарж явахтан ч хөшөөч нэсэд ороод байна. Одооноос та нар ардаа ич. Энэ зөвхөн минийх.
Чи яаж өндөр мань харж чад хөшөө болохгүй байгаа юм. Чихэг шүлтийнүүд ашиглаж байгаа болохоор зүгээр байгаа юм лээ. Чиний сугаас болж байгаа юм болоо. Могон сугны үсгэн. Медуса жуурлаад дайрсан чихэг амархан болсон. Дахиад цавсан чихэг бабаагаараа хангуудлаа симхигээр нь ашиглаад медусаг тамгалж байна. Тэгсэн медусаач мөчөөг өгөхгүй сулардаг. Чихэгч баах юм шидэж сатаруулж байгаа. Дахиад хорчноо. Нөгөө өссөн хүмүүсийн үнсээр шившлэг битсэн байдаг доор нь. Баригчул сулан гэж худлаад зөөрөөж. Тэгсэн хаалтны эзнийг урд төх нүслэн бэлдэг. Та хаалтын эзний дээд зэрэглийн анги болох рүүн тайлагч боллоо. Та хаалтын оршихуйг мэдэрч хөрвүүлж өрдөн байгаагаа хаалт гаргаж болно. Рүүн тайлагч болсноор ингийн хаалтуудтай хоёр дахин ажиллана гэсэн байдаг. Тийм ээ. Тус таалуур байгаа юм гэж мэдсэн юм. Нөгөө сарны тамгаа хуулж эхлэе гэснэ. Хаалтыг идэвхжүүлэх хурд 25, эффектийн 30-оор сайжруулдаг. Оо забарлаа чи та ланжгар гэжтэй. Чи намайг даалах уу? Чамаагүй хорнээ. Чиний арсыг өчөө дуулгаад ир хийчт юм аа. Боссыг алах нь энгийн зүйлч гэлээ медусаа галаад нээ хашиг байхгүй. Түүний хөшөө болголт нь энэ идээс гарах үед алга болно. Бас ийсэн хуйг дуулган эзэмшигтэй хордуулсараа алчдаг. Тэгэхээр медусаг амьдаар нь барьсны хэрэг юу вэ? Гиснэ баахан юм шопоос худалдаж аваад нийлүүлж хольж агаад Рикенистэй холбогддог. Тоглогч Ганчхёг. Яаж чи энэ холбогдох аргыг мэдж байгаа юм? Баах юм хольж байгаа л ямар сонир тохиолдол вэ те? Шалтгаан тооч хэрэггүй шүү. Би энэ аргыг цамгийн хүмүүст чилээгөө. За тэр яах вэ? Энэ мангас байна. Амьд медуса. Рикенисист гээд медуса дээр шүлсэн гойч хана ойлгомжтой. Греки домгийн амтан цуглуулдаг юм чи. Яс алаадах. Чи бас байгаа юм чи харж. Алив. Байц. Бити. Яаж халбуугаар хэтэр хин тамаа байна те. Би одоо хаалгана гэдэг. Энэ улсдаар илүү сонирхолтой болж болох юм. Юу гэдэг юм бэ? Энэсийн гаргасан хаалгаар орсон чинь 42 доор давхар зэрсэн байдаг. Эртний Египтийн бурхтай од. Цагаан бүрт. Египтийн бурхтай холбоотой ар эдрийн худлаа гэдгийг мэдсэн байдаг. Энэсээ. Чихэг чи нэг юу болохыг мэдхөө. Энд Спинкс байдаг байсан ч одоо тагаа болоод дууссан. Та Анубисийн нэрийг ашигласнаас л болсон юм л да. Хайр. Таахгүй нэ. Эртний бурхад нь хилгэж байхад. Ягаа ингэж. Энэ 5 дугаар давхарч биш үү? Энэсээ чи нэдэг. Энд нь тэгсэн өвглийн бурхан Анубис, сэхэрлийн бурхан Осирис байж байна. Энд дэрийг чирсэн гөлдөө энэ үгэн л дагалаа өрөөд ирлээ. Ганчхёг муу ирээ зэргүүн овш. Гэт ивсэн Хенисээ хааснаа. Ганчхёг энд миний зочноор ирсэн. Миний өмнө цамгийн хөлийг зурч гээгөөстэй. Жинхэг загсанчгүй. Анубис тэгсэн санал тавьдаг. Миний дачинтаа тулдаа 5 секунд төсвөл эндээс хүссэн нэг зүйл аа. Жинхэгч 5 хоног гэж чоплоо орсноо 2 сая зоосоор хааны цус авангатлаа. Оддын айдслаа нэмж ашиглаад зөвшөөрнөөд үйлэгнэ. Хөхрлийн хэмжээ 1500 болонгуудлаа асар их хурдаар ариун цусаар дайчныг нь алчдаг. Зэк болчихлоо. Юу ах вэ? Битгий шаа. Зөвшөөрснөөхөө дараа шууд дайрж. Анубис чи намтаа өөрийнхөө амар хэлсэн. Бити цамгийн хөлийг зурч. Гэт нарны бурхан хоороос л Анубис жуурлаа тэгээ гараа яваад өчтдөг. Өчөөж үз. Эндээс сонг. Гиснэ хоороос. Чи хизээнийгээ захын дэрхэл бол. Тэгэхээр ягаад бидний нэгийг сонгож энтхийг хамгаалж болохгүй гэж. Гэт 42 дугаар давхрыг хамгаалах санал тавьдаг. Феминистч бүр амар гагцсан. Дөнгөж 6 дугаар давхртайгаа үнийг сонгож байна гэдэг. Гисэн жихшог наадах чи хэрэггүй. Би эндээс дэшээ явах болохоор энтхийн тусламж хэрэггүй угаас. Өөр зүгээр юм аваад явлаа. Бэтгдэг. Ороос Анубис араас гарч ирсэн ээ. Дуусчихлаа. Тэр эртний хүмүүс 10 авсан. Тэр мэдэж авсан гэж юу? Би тэрийг мэдэхгүй ч гэлээ тэр үндгэн юу хийснэ шалтгаалж хүнд төртөгтөн сүйл авчирч магадгүй. Юу вэ? Эдийн хүмүүсийн өндөг. 3-аар нэвэл муу зүйл болно штэ. Тийм үү? Чамайг амьд варлаа гэж бодлоо. Гэхдээ би яаж чабгийн хий? Энэ хад сүнчүүл. Гисэн чихэг буцаага бөмбөчөнд нь ичдэг айлсыг. Нана эсэг байжээ. Анх удаага жинхнээсээ төвлөрөх хэрэгтэй. Эдний хүмүүсийн талаар миний мэдих мэдээлэл бол цамхгийн эдгээд ирэл таагуулж ПСС-ийн ганцхан өгүүлбэр. Хариулт нь бол амттай мана. Гэт гал мөс оддын айдслал тэнгэрийн цэцгэн бясалгаа шингээдэг.
Тэгсэн нэг луу гараад ирнэ. Жохиогч манайгаа хэлбэржүүлээд өгтөл сүүлээр саргнуулдаг. Эртний оршихуйг сургасан анхны хүн таны нэр алтрын хүн бичигдэх болно. Цамхгийн бүх оршихуй таныг сонирхож байна. Та тэжээвэр амьтандаа нэр өгснөөр танд үн шуудлыг суулна. Тэгсэн жохиог Гүгүма гэж нэрлэнэ. Гүгүма гэдэг нь солонгосоор чихэрлэг төмс гэсэн үг шүү за. Хэдүүлээ болохоор энийг халтар гэдэг дуудаа юмнаа. Игдүүдэд ч хэлээ хоолойтой хангалттай манай байхгүй юм да. Тэгсэн хэнээс манай хүний нэвтүбийг дагдаг. Ингэснээр 90% татвар нь 80% болж буурнаа. Кадр солигдсон жохиог нэг газараас ирсэн зуршлаг өгөх гээд ирсэн байгаа. Энэ бол SVB стейшны менежер Камбония. Энэ олгоч чинь солирын багта. Наваа танихгүй. Болж ин ярилцлага бол ок. Одоо миний цалин ярэ. Би шиж чулуугаар аав шүү. Тэгэлгүй ах. Тэн шиг одод бол хязгааргүй нөхцөлтэй гэдэг. Тантай цог нэг үнийг оролцуулаад энэ нөхцөлийг зөвшөөрнө гэсэн жинхогч тохирлоо. Тэгсэн цуг орох нөхөр нь харуул бүлгмийн цагаан уст байсан байдаг. Бас Жунва бүлгмийн эс төвшин Тэнчоо Шува нөгөө талаас жохио бууж ирсэн ээ. Сон сууж байва цагаан уст. Яса хоёр найзаа дагуулж ирж танил талаараа саагж байгаа. Энэ кончхог бидний Жохиогийн араас Тереса Юсөөгөө бас Чон Юсоо гарч ирсэн. Чон Юсог та жинхэнэтэй ямар харилцаатай вэ? Найзаа. үгүй би нэг өдөр түүнийг ялхуулна. Тэгсэн цагаан ёсны дагуулж ирсэн хоёр нөхөр нь явчихсан. Бүлэж байгаа сэтгүүлчээ. Надаас ярилцлага гэд өмднөөс нь барьсан. Дараа холбогдороо гэд өмдөө орхоо яваад өгнө. Чамаас болж миний гэр устцсан. Энийг тайлбарл. Юу яриад байгаач ойлгохгүй байна өө. Чамаг unknown гэдгийг чинь чиний 16 бичлэгийг харьцуулаа мэдсэн. Гэсэн жинхэнэч энэ муу сталкер чинь юу? Нэрэ тэр чөтгөр яваасангаар хэрсэн. Тэр гаван гих нөхөр хүчтэй байсан чи. Ойлгийн дулааныг бодвол хөөхтийн тоглоом л байсан. Ярилцлага ихлээл асуулт асуусан. Жинхэнэч доромжилж байгаа юм шиг хариулдаг. 3 дахь давхрыг яаж давсан бэ гэсэн бултаад. 4 дахь давхрыг бас бултаад л гэж авсан. Энийгээ чи тэгээ ярилцах гээё. Нэмээд бүр төлбөрөө авахар ирчихсэн. Чи ингэж заллиж ажил хийдгэргүй. Заллиж гиснээ занж авснаа. Ижүнсөө стрим ирдэг компани нөр царай чиний найз. Чи тэрнтэй нийлж баахан стримүүдийг дарамтлаж боолын гэрээгээр мөнгөнийхээс хас мэстэй. Бид гамтал гарах гэж бодсон. Тэгэхэд амьдрал хэрэгтэй зүйлүүдийг мэдж авсан. Сүүлд орой нэгэн байхгүй тулд яах ёстой вэ гэдгийг. Та нарын тэр гэрээний ачаар мөнгөөс хаалгаж байсан бидэнд л юу гэлээч. Гэрээнүүд ямар ч асуудал алга. Тийм байхад намайг залсан гэхүү. Зяк киноро партнер манд дуусч байна. Дараагийн партийн хорт үүсгэхийг хүсвэл энэ дансруудын жишээгээрээ бас лайк, subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.